1-р бүлгийн 1-ээс 17 дугаар ишлэлийг хамтдаа нэг сайхан дуудчих. За. Христ Есүсийн боол дуудагдсан Илч Паул Бурхны сайн мэдээний төлөө тусгаарлагжээ. Энэ сайн мэдээг иш үзүүлэгчдэрээ дамжуулан ариун бичвэрүүдэд Бурхан урдаас амласан түүний хүүгийн тухай юм а. Тэрээр Махавдын хувьд Давидын удмаас төрсөн ариун сүнсний хувьд үхэгсдээс амилснараа хүч чадалт Бурхны хүү гэж тунхаглагдсан. Бидний эзэн Есүс Христ юм а. Түүний нэрийн төлөө харийнхны дунд итгэлийн дуулуурыг бий болгохын тулд түүгээр дамжуулан нэгүсэл хийгээд элчийн үүргийг бид хүлээн авсан бөгөөд түүний дунд та нар ч мөн Христийг болгоор дуудагдсан. Амен. Зарим мөнгө та нарын дунд олохын тулд би олон удаа та нар дээр очих санаатай байсан боловч одоо хүртэл саад дотгортой байсныг та нар мэдээсэй гэж би хүсэж байна. Грекүүд болон хайл хилтнүүд, цэцэд болон мөнхөг хүмүүсийн хэн хэнд нь би үртэй. Тийм миний хувьд Ром дахь та нарт сайн мэдээг хүргэхээр тэсэн ядаж байна. Би сайн мэдээнээс ичгүй. Энэ бол итгэгч болгоныг юуны түрүүнд юудэ, түүнчлэн грек хүнийгч аврах Бурхны хүч мөн. Зөвхт хүн итгэлээр амьдрна гэж бичгдсэн адилаар Бурхныг хүртээх зөвд байдал нь сайн мэдээний дотор итгэлээс итгэлж дэвжлэгдээг. Амен. 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 За одоо бүгдээрээ жоохон унших даалгавар хийхгүй бол ер нь жоохон тий. Солонгосчсан юм уу? Олон жил болоод хэл амд жоохон унших даалгавар хийхгүй болохгүй шээ. Тийм учраас оройн Библи уншлага эхэлсэн байгаа шүү дээ, тийм үү? Тэгээд тэн дээр бас хамт уншаад яваасаа гэж хэлмээр тий. Хамтч. Тэгээд бид нар бүхнийг одоо хамтдаа хийх хэрэгтэй гэсэн. За Паул эндээс харах юм бол хараахан одоо Ром хотод очоогүй талаараа ярьж байгаа, тийм үү? Очоогүй. Гэхдээ ч одоо яг би үнэхээр та нарын төлөө одоо сонсож байна, та нарын төлөө очимоор байна, явмаар байна, тий. Та нарт очиж бас үнэхээр энэ Бурхны сайн мэдээг хуваалцмаар байна гэж хэлж байгаа. Харин эзнүүд болон итгэгчид одоо тэр газар байгаа бүх хүн дээр нэг итгэл, нэг аврал байгаа шүү гэдэг энэ мэдээг би хүргэмээр байна гэж Паул хүсэж бас залбирч үнэхээр тэдний тухай бинчилж тэдэнд яг өөрийнхөө яг итгэлийн захиаг бичиж байгаа. Ром үнэхээр гайхалтай Библийн одоо Паулын загтлуудын одоо бас хамгийн чухал ном гэж үзэгддэг байх тийм. Яг одоо тэнд байгаа хүмүүст одоо Христийн сайн мэдээг одоо өгөхээр одоо тэнд байгаа гол одоо итгэлийн суурь ном маа гэдгийг бид эндээс бас Ром номноос суралцаад явах болно гэсэн. Ром номд нүгэл гэж юу юм? Одоо хүн яагаад аврал хэрэгтэй юм? Зөвхт байдал гэж юу юм? Итгэл гэж юу юм? Одоо нэгүсэл гэж юу юм? Шинэ амьдрал гэж юу юм бэ гэдэг одоо энэ яг итгэлийн гол суурь болсон зүйлсийг Ром номонд Паул одоо харуулж бичиж одоо онцгойлон тэр газар нутагт байгаа, тэр хотод байгаа хүмүүст үнэхээр тэр итгэлийн сайн тэмцлэр тэмцэх нь ямар чухал юм. Сайн мэдээ гэж юу юм? Сайн мэдээ гэдэг зөвхөн одоо хүмүүсийг аврах зүйл байгаа зогсохгүй түүний төлөө өгөхөд амилсан Христ юм а гэдэг зүйлийг Паул онцгойлон тайлбарлаж байгаа. Тийм учраас өнөөдөр бидний итгэл бидний бодож байгаа одоо бидний бодож байгаа тэр зүйлс юунд хүрэхийг ёстой вэ гэдгийг ч Паул энэ дээр дурдан хэлсэн гэсэн. Тийм учраас бүгдөө одоо ирэх өдрүүдэд ирэх саруудад за яг энэ Паулын загтлууд дотор бүгдээ хамтдаа илүүхээр Христийг тэр газар нутгуудад тэр хотуудад одоо Христ хэрхэн яаж алдаршиж байсан. Тэр тал дээр бид нар хамтдаа суралцаад явах болно гэсэн үг. Тийм учраас хүн итгэлээр
Ром номон дээр юу гэж хэлж байгаа вэ? Итгэлээр зөвтгөгдгийг хамгийн тодорхой заадаг гэж хэлсэн байна. Тийм үү? Хүн итгэлээр зөвтгөгдөх болно. Зөвхт хүн итгэлээр амьдрна гэж хэлсэн байна. Энэ одоо шинжлэлийн теологи буюу одоо шинэ цаг үед одоо гарч ирж байгаа Мартин Лютер одоо тий улам бусад одоо яг хүмүүс яг одоо итгэл дотор ирснээр Бурхныг хүлээж авснараа аврагдимаа гэдэг энэ зүйлсийн одоо эхлэлийг тавьж өгч байгаа. Тийм учраас та бүхэн хүн зөвхөн сайн үлсээр бус, хуулиар бус, шашны заанчлаар бус одоо яг итгэлээр аврагдана гэдэг зүйлийг Ром номон дээр зааж өгсөн гэсэн. За тийм учраас бүгдээ хамтдаа суралцаад явах уу? Та юунд итгэж байгаа вэ? Та юунд итгэж одоо Христийг хүлээж авч? Үнэхээр 1-11-р бүлгийг харах юм бол юунд итгэх талаар, яаж амьдрах талаар зааж байгаа бол харин дараагийн хэсгүүд дээр итгэл бол зөвхөн толгойд биш, бидний амьдралд бас хэрэгтэй зүйл юм аа. Итгэл бидний одоо амьдралаас илрэх ёстой юм а гэдэг зүйлийг Ром номонд зааж хэлсэн байна. Тийм үү? Амьдралаас маань одоо бидний үйлсээс маань бидний харагдж байгаа одоо тий амьдралын маань хэв маягаас итгэл харагдах ёстой юм а гэж хэлж байгаа. Ром ном бүх хүнд хамаатай гэдгийг Ром 3:23 дээр бас хэлсэн байдаг. Бүгд хамаатай гэдэг зүйлийг эзний нэрийг дуудсан хэн боловч бас аврагдах болно гэдгийг Ром номд хэлсэн байна. Тийм учраас эргэлзсэн хүнд итгэл өгдөг, нүгэлтэй хүнд тэмцэж ялах найдварыг өгдөг. Бас аврагдах ёстой хүн аврагдаж ядарсан хүнд үнэхээр тэр нэгүсэл өгөгдсөн гэдгийг Ром ном хэлдэг гэсэн үг. Тийм учраас Ром номоос бүгдээр маш олон зүйлийг суралцах байна. Тэгвэл энэ бидний одоо хувьд бидний одоо энэ цаг үед амьдарч байгаа надад ямар хамаатай. Өнөөдөр Ром ном тэгвэл тэр тухайн цаг үед одоо тэр хүмүүсийн төлөө тэр Ром хотод байгаа итгэгчдийг тэр таарал донд одоо ярьж исэн бол өнөөдөр бидэнд бас ямар хамаатай гэдэг талаар бүгдээр суралцаад явъя. Тийм ээ. Тэгэд Паул өөрийгөө боол гэж хэлж байгаа. Христийн боол. Паул өөрийн мэдлэгээр яриаггүй, тий? Өөрийн авяас чадвараар яриаггүй. Паул бол тухайн үедээ бас нэр нөлөө бүхий хүн байсан, тийм үү? Тэр харах юм бол тий хуульд захирддаг, хуулийг мэддэг, бас тухайн үедээ бол нэр нөлөө бүхий одоо тийм хүн байсан. Тэр Христэд итгэгчдийг хавчиж байсан. Олноор нь хоморглон устгаж байсан. Гэхдээ тэр Христтэй уулзсан цагтаа түүнийг хүлээж авсан цагтаа өөрчлөгдөн шинчлэгдсэн гэж Үлс номон дээр гардаг. Тийм үү? Тэр Христтэй уулзаад харин Христийг хүлээн аваад түүний дотор би боол, түүнийг хүлээж авсан, түүний доторх би хоригдол, түүний доторх би элчин сайд, тэр өөрийгөө маш олон нэр томьёон дотор хэлж байгаа. Тийм учраас Паул энэ дээр юу гэж хэлсэн бэ гэвэл би илч болохоор дуудагдж Бурхны сайн мэдээний төлөө тусгаарлагдсан юм а. Энэ ариун бичээрүүд дотор амилсан сайн мэдээ нь түүний амласан түүний хүүгийн тухай бөгөөд тэрээр Махбодийн хувьд Давидын одоо тийм үү ариун сүнсний хувьд үхэгчдээс амилснараа хүч чадалд Бурхны хүү гэж тунхаглагдсан бидний эзэн Есүс Христ юм а гэж хэлсэн. Түүний нэрийн төлөө бүх үндэстний дунд итгэлийн дуулуурыг бий болгохын тулд нэгүсэл хийгээд элчийн үргийг түүгээр дамжуулан бид хүлээн авсан бөгөөд тэдний дунд та нар ч мөн Есүс Христийнх бодгоор дуудагдсан. Бурханд хайрлагдсан ариун хүмүүс байхаар дуудагдсан Ромд бүгдэд бидний эцэг Бурхан ба эзэн Есүс Христээс нэгүсэл хийгээд амар амгалан байх болтугай гэж хэлсэн. Тэгвэл Есүс Христээр хайрлагдсан, Есүс Христийг хүлээж авсан та нар ч гэсэн энэ нь хамаатай гэж хэлж байна. Та нарт. Өнөөдөр та бол Христийн дотор дуудагдсан тийм үү? Христ үхлээс амилсан, Христ үхлийг ялан дээсэн таны төлөө гэдгийг та хүлээж авсан уу? Хүлээж авсан уу аваагүй юу? Би худлаа яриад байна уу? Өнөөдрийн бидний хувьд, тийм залуучуудын хувьд, тийм өнөөдрийн одоо ах эгч аав ээжүүдийн хувьд итгэлээ нуухад тийм үү? Амархан болсон цаг үед бид амьдарч байгаа тийм үү? Тэгээ бид өөрсдөө тэгээ хин нэгэн биднийг чи яагаас өмд явдгийг гэхээр бас заримдаа хэлэх үггүй болчдөг тийм үү? Чи яагаад одоо тийм сүмд одоо хамрагдаад тэгээ Библи уншдаг гэхээр заримдаа бид нөгөө нэг өөрсдийнхөө итгэлийг хамгаалж чадахгүй нуучих гэдэг тийм үү? Тэр юу гэж элдв янзын тойрсон юм яриа л тийм үү?
Тэгэл зарим нэгний хувьд болохоор бид нэр бол маш тийм хуучинсаг хүмүүс байгаад ч тийм үү. Библиэд итгэснээрээ тийм хуучны одоо уламжлалыг дагдаг ч юм уу тийм хүмүүс болж хувьд. Гэтэ Паул энэ асуултын хариуг маш тодорхой хэлсэн ба тийм үү. 1-р бүлгийн 1:16 дээр харах маш зөрөгтэйгээр тийм ингэж хэлсэн. Би сайн мэдээнээс ичихгүй гэж хэлсэн баг. Амен. Энэхүү сайн мэдээ ямар сайн мэдээ? Паул яагаад ингэж хэлж чадсан юм бэ? Энэ бидний амьдралд хамаатай гэдэг зүйлийг Паул ярьж байгаа. Тийм учраас таны хүлээж авсан Христ таныг ичгүүрт оруулдаг Христ биш юм аа. Таныг хүлээж авсан Христ таныг шаналнд унгаадаг, зовлонд авчирдаг тэр нэгэн биш юм аа гэдгийг Паул маш зоригтой хэлж байна. Тийм учраас өнөөдөр та Христийн талаар хүлээж авсан зүйлээ өөрөө тодорхойлж чадж байна. Христ таны хэн бэ гэдгийг та амьдралаараа харуулж чадж байна. Паул маш зоригтой хэлж байгаа тийм үү? Би бол Христийг хүлээж аваад түүний боол, түүний хоригдол хэн түүнийг хүлээж авснаас хойш би түүний талаар мэдээг хүмүүст хуваалцах элчин сайд болсон юм а гэдэг хэлж байгаа. Өнөөдөр бид ингэж хэлж чадах болов. Бид нар заримдаа итгэлийнхаа талаар ярихаар жоохон эргэлцчих гээд байдаг тийм үү? Хуваалцахаараа чадахгүй, зориг маань алга болчдөг, могчдөг тийм үү? Гэтэ би танд хэлмээр та Христ дотор түүний боол боловч Христ дотор та түүгээр дамжуулан хэрэгчлөөнд гараад түүгээр дуудагдсан элчин сайд болсон гэж би танд хэлмээр. Энэ дэлхийд түүнийг зарлах элчин сайд юм. За энэ дандаа элчин сайдаас сууж байгаа шүү. Том хүмүүс тийм. Элчин сайд гэдэг бол улс орноо өөр улс оронд төлөөлж, улс орныхоо эрх мэдэл хэр баргийн улс орон элчин сайдтай байхгүй тийм үү? Харин тэр элчин сайд гэдэг бол элчин сайдаа явуулж байгаа улс орн бол ямар нэгэн байдлаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байна гэсэн үг тийм үү? Тийм учраас би танд хэлмээр та бол Христ доторх элчин сайд юм а гэж хэлмээр. Христ дотор дуудагдсан нэг юм а. Христ дотор түүнийг ярихаар дуудагдсан, түүнийг дамжуулахаар дуудагдсан. Яг л Паул мэтэр өөрийн итгэлийг зоригтойгоор хуваалцахаар дуудагдсан элчин сайд юм. Паул хэлж байгаа энэ зүйл үнэхээр та нарт бүгдэнд нь хамаатай шүү. Бүгдд чинь хамаатай. Ариун хүмүүс та нарт Христийг хүлээж авсан та нарт Христийн дотор нүглээ, гим нүглээ тэг хүлээн зөвшөөрж түүнд ирэхээр дуудагдсан та нарт хамаатай шүү гэдгийг хэлж байгаа. Тийм учраас энэ танд ч хамаатай гэдгийг би хэлмээр байна. Та энэ цаг үед Христ дотор амьдарч байгаа бол энэ танд хамаатай гэж. Боол өнөөдөр би алдартай номлогч гэж Паул ярьж болох байсан тийм үү? Би маш олон чуулганыг тариад эхэлсэн Христийн сайн мэдээгээр бэлхэж байгаа тэр нэгэн гэж ярьж болох байсан. Гэтэ Паул тэгж яриаг. Паул маш даруугаар би Христийн боол болсон Паул би гэж. Та өнөөдөр боол гэж ярьж чадах уу? Эсвэл би боол бишээ. Би бол энэ дэлхийд карьертай. Энэ дэлхийд би баслаа. Бужигнуулах гэж яваа залуу хүн шүү гэж бодож байна. Би танд хэлмээр Христ дотор та даруй байцуураар. Христийн боол байгаа зөксөхгүй. А гэхдээ эзэндээ дуулууртай, эзнийхээ хүслийг гүйцэлдүүлж чаддаг итгэлийн хүн байгаар. Тэр нэгнийг Бурхан өргөдөг юм. Хүчтэй итгэл өөрийгөө хэн бэ гэж бодхоос өмнө хэнийг вэ гэдгээ мэдхээс эхэлдэг байна. Би хэнийг вэ? Би хэнийх юм? Бид нар заримдаа өөрийнхөө хэн бэ л гэдгийг ярих гэдэг тийм. Миний хувьд ч гэсэн одоо заримдаа гэр бүлдээ л айгүй өнгөрөх гол тийм ээ. Эхнэртэй бас тиймэрхүү зан чанар гаргачих гал тэрнээсээ болоо жоохон үл ойлголцтууд гарах тийм үед. Гэтэ би үнэнтэй гэртээ болвол аав, эцэг тийм үү сайн нөхөр байхаар дуудагдсан тийм үү. А Христ дотор би боол байхаар дуудагдсан. А тэгээ зогсохгүй би Христийг ярих элчин сайд байхаар дуудагдсан гэж Паулын хэлж байгаа юм тийм үү.
Паул өнгөрөөг би номлогч, би одоо сайн би ярих үед би сайн мэдээг тунхаглах үед би очиод хуваалцах үед ингэж тэр хизээс сайрхаагүй. Харин тэр зөвхөн Христээр сайрхаж байсан баг. Христийг л ярьсан баг. Хаа явсан газараа Христийн талаар яриа зогсохгүй хүмүүсийн төлөө залбирахдаа Христийн нэрээр дандаа өрөөж залбирдаг байсан гэдгийг бид нэр 8 дугаар ишлээс тийм үү тэр залбирч байгаа тийм үү та нартай уулзахын тулд та нарын төлөө винхийн тулд та нарт хуваалцахын тулд гэж ярьж байгаа. Тийм учраас та өөрийгөө хинбэ гэдгээ хинийх вэ гэдгээ мэдэрэй гэж би хэлмээр байна. Та бол Христ юм. Христ таныг тулсан. Бид нэр өнөөдөр энэ дэлхий дээр өөрийгөө олох хэрэгтэй. Бид нар өөрийнхөөрөө байх хэрэгтэй. Хин чамд юу ч хэлж болохгүй гэж бид боддог, тийм үү? Өнөөдөр бидний бодол тэгдэг, тийм үү? Яадаг вэ, тэ? Би бол ийм. Би бол тийм. Одоо тий сайрах гал гэдэг, тийм үү? Тэг үнэндээ бидний сайрхал юу байх ёстой юм бэ? Танд би хэлмээр байна. Есүс Христ юу гэж хэлсэн? Намайг даг. Надад харьяалагд. Чи бол минийх гэж хэлсэн байна. Өнөөдөр та энэ дэлхийг бүтээсэн эхлэлээс тийм одоо хүртэл байгаа ихэн ба эцэс болсон Бурхны хүүд харьяалагдсан нэг юм шүү. Бурхны хүүгийн нэрэнд холбогдож залгагдсан тэр нэг юм. Паул яг энэ зүйлийг Ром хотын итгэгчдэд Ром хотод байгаа тэр ах дүүст Ром хотод тэр хагалдаад хуваагдаад байгаа би тэрнийх би эннийх би ингийн болвол Христ дотор байгаа гэж сайрхаж байгаа тэр хүмүүст хэлсэн зүйл нь юу вэ гэвэл та нар бол Христийн юм а гэж хэлж байгаа. Та нарын сайрхал Христ байх хэрэгтэй гэж хэлж байгаа. Тийм учраас бүгдээрээ хамтдаа Христ дотор түүнийг дагсан би өөрийнхөө эзэн нь үү? Хэрвээ миний эзэн Христ үү гэдэг. Би Есүсийнх үү гэдгээ олж мэдэх хэрэгтэй гэсэн үг. Та өнөөдөр Есүсийн нэрэнд харьяалагддаг тэр нэгэн мөн үү? Христ тантай хамт байна уу? Есүс Христийг та миний эзэн, миний амьдралын одоо хадан суурь, миний бүх зүйл гэж хүлээж авч байна. Яг л Паул шиг тий. Түүний дотор байхдаа үнэхээр болно мэт. Гэхдээ Паул түүнийг илдэж, түүний нэрэнд итгэгчдийг алж хавчиж байхдаа тэгж хизээч байгаагүй тийм үү? Харин түүний эсрэг байсан. Харин тэр хүлээж авсан цагтаа үнэхээр даруугаар түүний өмнө бүх зүйлээ тавьсан юм байна. Тийм учраас Ром хотод байгаа хүмүүсийн дунд ч гэсэн үнэхээр би энэ зүрхийг та нарт өгч байна. Христээс нэг үсэл хийгээд амар тайван та нарт байх болтугай гэж. Бурханд хайрлагдсан гэж байна шүү. Өнөөдөр та ч гэсэн Бурханд хайрлагдсан нэг шүү. Бурхан таныг сонгосон гэдэгт та итгэж байна. Бурхан таныг хайрлсан гэдэгт Бурхан үнэхээр таны төлөө сайн мэдээг өгөхийн тулд сайн мэдээг үнэхээр таны амьдралд нэвчин оруулахын тулд өөрийн хүү Есүс Христийг таны төлөө өгсөн гэдэгт та итгэж байна. Гим нүгэлтэй бузар булаа атаач төөж хин нэгний ороор яригч хин нэгнийг муулан дорд үзэгч хин нэгний өмнө бардам ихэрхэг тийм байсан биднийг Христ уучлсан гэдгийг Паул хэлж байна. Тэр нэгний өмнө бид нэр аврагдахаар дуудагдсан юм а. Хайрлагдахаар дуудагдсан юм а. Тийм учраас Паул би та нарын төлөө залбиралтаа бүх зүйл дээр дурсдаг шүү, сандаг шүү. Та нарыг санах бүрдээ би залбирч байгаа шүү гэдэг зүйлийг ярьж байгаа. Юуны өмнө та бүгдийн улмаас би Есүс Христээр дамжуулан Бурхандаа талархаж байна. Яагаад гэвэл та нар итгэл дэлхийд даяар тунхаглаж байна. Хүүгийнхэн сайн мэдээнд сүнсээрээ миний үйлчлдэг Бурхан өөрөө та нарыг хэр их тасралтгүй дурсдгийг маань гэрчээ гэж хэлсэн. Бурханы тааллыг одоо та нар дээр очих завшаан олдоосоо гэж би хүсэж байна. Паул тэр газар байгаа, тэр нутагт байгаа, тэр нутагт үнэхээр тэр дэлхийд даяар өөрсдийнхөө итгэлийг тунхаглуулж байгаа тэр хүмүүсийг очиж олж харахыг хүсэж байсан. Өнөөдөр биднийг ч гэсэн хэн нэгэн та нарын итгэлийн талаар залбираад та нарын өсөлттэй байгааг
Та нар эзэн дотор хэрхэн яваа, хэрхэн сайн явааг харахыг хүсэж байгаа хүмүүс байдаг бах тийм үү? Бидний төлөө залбирч байгаа маш олон чуулганууд байгаа гэсэн. Учир нь Христ дотор бид нэг учраас. Зарим нь биднийг мэдэхгүй л тийм үү? Бидний талаар сонсоочгүй. Гэхдээ Бурханд хайрлагдсан хүмүүсийн талаар мэдээ газар бүрт тунгаглаж байгаа гэдгийг энэ дэр Паул ярьж байна. Тийм учраас тэр хүмүүстэй уулзаж тэдэнд үнэхээр Бурханы сайныг, тэгээ Бурхан миний амьдралд юу хийж байгаа вэ гэдэг тэр сайныг хуваалцахын тулд Паул залбирч байсан баг тийм үү? Тэгээд буруу байгаа харин тэрийг сайжруулах, итгэлийнхэн тал дээр сайжруулах тэр зүйлсийн талаар Паул сонсохдоо маш их хичээнгүүлэн залбирсан баг тийм үү? Тэгвэл би танд хэлмээр бүгдээрээ хамтдаа яг ийм зүйлийг хийдэг байцгаая. Өнөөдөр хин нэгэн чинь үнэхээр Христийн талаар сонссон мөртлөө ойлгосон мөртлөө тэр зүйл дотор байхгүй байгаа бол түүнийхэн төлөө бүгдээрээ залбирдаг байцгаая. Түүнийхэн төлөө зуучлан зогсдог байцгаая. Түүнийхэн төлөө бас үнэхээр Бурханд талархдаг байцгаая. Бурханд хайртайгийнхын төлөө, Бурхныг таньж мэдж байгаахын төлөө, Бурхны дотор үнэхээр өсөж, үнэхээр өндиж байгаагийнхын төлөө бид нэр хамтдаа залбирдаг байцгаая. Паул яг л энэ зүйлийг хийж байгаа. 6-аас 7 дугаар ишлэлийг харах юм бол Паул сайн мэдээг домог шиг яриаггүй юм. Тэр харин Есүс хинбэ гэдгийг ярьсан тийм үү? Есүс бол Давидын удмаас төрсөн, бас өгсөн, тэгээд амилсан гэдэг тэр зүйлийг ярьж байгаа. Христ итгэл бол зөвхөн нэг мэдрэмж биш байхгүй юу? Христ итгэл гэдэг бол хүмүүсийг өөрчилдөг тэр түүхэн бодит үнэн байна. Тийм учраас Паул үүнийг ярьсан гэдгийг бид хэлмээр. Хүмүүсийг өөрчилж байгаа шүү. Та Христээр ирээд өөрчлөгдсөн үү? Хэрвээ та өөрчлөгдөлтөд олж чаддаггүй бол өөрчлөлтөд олж харахын төлөө Бурханаас асуугаарай гэж бид танд хэлмээр. Бурхан таныг өөрчилсээр байгаа. Христ таныг өөрчилсээр байгаа гэж. Бидний мэдрэмж өөрчлөгдөн, тийм үү? Цаг хугацаа өөрчлөгдөн, найз нөхөд өөрчлөгдөн. Харин Христ бидний төлөө үхээд амьсан амьлалтын хүч хизээч өөрчлөгдөхгүй гэдгийг би танд хэлмээр байна. Христ таны төлөө амьлсан гэдгийг би танд хэлмээр байна. Паул энэ л зүйлийг ярихын тулд, энэ л сайн мэдээг хэлхийн тулд, энэ л сайн мэдээг үнэхээр тэр газар хуваалцахын тулд үнэхээр тэр газар нутгийн төлөө залбирч байсан юм. Тийм учраас би танд хэлмээр өөрчлөгдөхгүй амьлалтын сайн мэдээний дотор та хүчтэй амьдраарай гэж хэлмээр байна. Христийн элч байгаарай. Христийг тунхалтаа та баяр хөөртэй байгаарай. Талархалтай байгаарай. Танд магадгүй ямар ч хэцүү хүнд зүйл тохиолж иж магадгүй тийм үү? Таны амьдралд юу тохиолж байгааг, таны амьдралд юу таны амьдралыг оронгоор нь эргүүлж байгааг би мэдэхгүй. Гэхдээ Христ мэдж байгаа гэдгийг би хэлнэ. Тийм учраас Христэд найдах найдалгаа бүү алдаарай гэж би танд хэлмээр. Үнэхээр Паул сайрхаж, талархаж, залбирч байсан тэр залбирлын хариулт таны амьдрал ч гэсэн байгаасаа гэж хэлсэн. Та үр нөлөөтэй амьдрмаар байна. Тийм болол би танд хэлмээр Христийн сайн мэдээний дотор үр нөлөөтэй амьдрал ирдэг юм. Тийм учраас Паул маш зоригтойгоор хэлж байгаа тийм үү? Би сайн мэдээнээс ичихгүй гэж хэлж байгаа. Энэ хүмүүсийг өөрчилдөг Бурхны хүч байх болно гэж хэлж байгаа. Сайн мэдээг бол таныг ичгүүрт оруулдаг зүйл ердөөсөөч биш юм аа. Сайн мэдээ гэдэг бол хүмүүсийг өөрчилдөг, хүмүүсийг найдваруу төдөлдөг тэр зүйл гэдгийг бид хэлмээр байна. 7-8 дугаар ишлэл дээр харах юм бол Паул одоо ямар нэгэн байдлаар заахын тулд ч юм уу, дээрээс нь ярихын тулд биш, харин хамтдаа зоригжихын тулд гэдэг зүйлийг хэлсэн байна. Та нарын итгэлээр би зоригжиж, та нарын итгэл дотор би ярихдаа бас та нар зоригжиж хурцлагдаасаа гэдэг энэ зүйлийг ярьж байгаа. Итгэл хизээж ганцаараа ургадаг.
Итгэл харин хамтдаа ургадаг юм. Хамтын залбирал, хамтын нөхөрлөл, хамтын уулзалт, хамтын зориулт дотор итгэл зоригждаг гэдэг зүйлийг Паул мэдчихсэн. Тийм учраас би та нартай хамт баймаар байна. Та нарын дунд хамтдаа би үнэхээр мэдсэн зүйлээ хуваалцаж ярмаар байна гэдэг зүйлийг Паул хүсэж мөрөөдөж залбирч байгаа гэсэн. Тийм учраас би танд хэлмээр таны итгэл хэрвээ ганцаараа байх бол тийм үү? Галыг ганцаараа асаахад амархан, гал амархан унтран тийм үү? Харин галыг дүрлзүүлэхийн тулд бид хамтдаа байх хэрэгтэй гэсэн тийм үү? Илүү хүчтэй галыг байлгахын тулд бид хамтдаа түүнийг бий болгож хамтдаа асааж хамтдаа үнэхээр түүнийг түлж тал талаас нь мод хэвэл илүү том илүү дулаахан тийм орчим бий болно гэсэн үг тийм үү? Тийм учраас хамтдаа байна гэдэг маш чухал шүү найзууд. Бид нэр хамт олноороо нөхөрлөл дундаа бид нэр өсөж өндийдэг гэдэг зүйлийг хэлмээр байна. Бузар мөс сүнс бол биднийг юу гэж хэлдэг вэ гэвэл чөтгөрийн бодол санаа биднийг юу гэдэг вэ гэхээр чи ганцаараа байхдаа амар тайван байна. Чи чадаж байна штэ. Чи сайн байна. Одоо чи сайн амар. Юм Библи чи жоохон ингээд тоглохоогоос сэргээч. Тийм үү? Нүгийн цаг үед бидэнд бузар мөс сүнс юу ярьж байгаа юм гэхээр бинийг аль болох тэр нөхөрлөлт дундаас аль болох хамт байх байдал дундаас минь холдуулахын тулд ажилласаар байгаа гэсэн. Тийм учраас бүгдээрээ Христ дотор бие биентэйгээ хамт байцгаая гэж танд. Христ дотор бие бинийгээ босгон барьж байгуулдаг байцгаая. Христ итгэл гэдэг бол юу гэж хэлдэг вэ гэвэл чи ганцаараа биш гэж хэлдэг. Чи бидэнтэй хамт гэж хэлдэг. Бид хамтдаа гэж хэлдэг. Бид нэг итгэлтэй гэж ярьдаг байна. Тийм үү? Тийм учраас Христ дотор чи хизээж ганцаараа биш шүү. Христ итгэл дотор бүгдээрээ хамтдаа бие биенээ хурцалдаг байцгаая. Паул мэтэр тийм үү? Талархан залбирч, түүний төлөө гуйж, түүний төлөө тэр залбирлыг урсгаж, түүний болохгүй байгаа асуудлуудыг бурханд хэлж залбирдаг тэр итгэлийн хүмүүс байцгаая гэж. Паул залбирсан шүү тийм үү? Паул тамаагүй байж болох байсан тийм Ром хотынхан тийм үү? Тэр Коринтод байгаа Паулд тэр хол байгаа Паулд Коринтод Ром хотынхан ямар хамаатай тийм үү? Тэгээд орхиж болох байсан ч гэсэн Паул хизээж тэгэхгүй. Харин үнэхээр тэр итгэлийг хамтдаа мэдэрч, хамтдаа асааж, хамтдаа зоригжиж, хамтдаа тэр дотор амьдарч тийм үү? Байгаагаа бие биендээ үнэхээр тэр сайныг хуваалцах юмсан гэдэг тэр хүсэл дотроо Паул талархан залбирч байсан. Тийм ч учраас тэр үнэхээр энэ сайн мэдээ чи битэрийг хорцлаа тавьчихгүй энэ сайн мэдээ цаашаа үргэлжлэх ёстой юмаа гэдэг зүйлийг хэлж байгаа. Тийм учраас бүгдээрээ бие бинийгээ хурцалдаг байцгаая. Найзуудаа Христ дотор чи ганцаараа биш шүү. Христ дотор чи олон хамтрагчтай шүү. Тийм учраас Христ дотор бие бинийгээ зоригжуулдаг байцгаая. Христ дотор бие бинийгээ босгодог байцгаая. Христ дотор бие бинийгээ үнэхээр араас нь түлхэж өгдөг байцгаая. Христ дотор бие биенийхээ төлөө хамтдаа залбирдаг байцгаая гэж байна. Хажуудах найзаа үнэхээр бие биенийхээ төлөө залбирья гэж хэлэхгүй юу? Чи ганцаараа биш шүү. Бид хамтдаа шүү. Бид хамтдаа шүү. Чи ганцаараа биш шүү. Бид хамтдаа шүү гэж хэлэхгүй юу? Тэ? Заримдаа бид нөгөө хамтдаа байгаа зүйлсээ мартчихад байдаг тийм үү? Яг л ганцаараа юм шиг. Тэ бүхнийг ганцаараа хийх гээд байгаа юм шиг болох гээд. 13-аас 16 дугаар ишлэлийг харах юм бол Паул үнэхээр яагаад Ромд очихыг хүссэн бэ гэвэл тэр би өртөө гэж хэлж байгаа тийм үү? Тэгээ мөнгө төгрөгийн өртөө биш л дээ. Харин Паул хэлж байгаа зүйл нь юу вэ гэвэл би сайн мэдээний өртөө гэж хэлж байгаа. Та нарын дунд очиж та нартай хамт би тэр газар нутагт байгаа хүмүүсийн төлөө сайн мэдээний тэр зүйлсийг хиймээр байгаамаа. Харин энэ сайн мэдээг би тараамаар байна гэж хэлж байгаа.
Энэ бол итгэгч болгоныг, хүн болгоныг Бурханд давчрах Бурхны хүчмөн гэж хэлж байгаа. Та ингэж одоо хүсэж байна уу, тэ? Олон хүмүүсийг үнэхээр тэр сайн мэдээний өртөө юм шиг олон хүмүүсийн төлөө зоглох зүрхээр асахыг хүсэж байна уу? Сайн мэдээгээр асаараа гэж таныг уриалмаар байна. Итгэгч болгоныг авчрах Бурхны хүч юм аа. Бид нар өнөөдөр тий өнөөгийн ертөнцид өнөөгийн нийгэмд таалагдахын тулд амьдрах ёсгүй юм аа. Өнөөдөр бид хин нэгэнд тий таалагдах гэж биш. Харин Бурхан таалагдах гэж тэр итгэлээр амьдрах хэрэгтэй шүү. Бурхан таныг үнэхээр хин нэгэн сайн мэдээ хүргээсэй гэж хүсэж байгаа бол та түүнийг хийгээсэй гэж хүсмээр. Амен. Та ойлгож байна уу? Тэнд зовж байгаа. Тэнд шаналж байгаа. Тэнд ганцаардаж байгаа. Тэнд хунихалж байгаа. Тэнд үнэхээр өөрийн ганцаарлаасаа болоод хүнд хэцүү байдалд орсон байгаа. Тэр хүмүүс тэр сүнснүүдийн төлөө та алхахыг хүсэж байна. Тэгвэл би танд хэлмээр би таныг нэг зүйлээр ятамаар. Сайн мэдээний өртөө юм шиг бүгдөө амьдарцгаая. Бурхан хий гэсэн зүйлс өртөө юм шиг амьдарцгаая. Тэгэх юм бол бид нэрийг арай нэг жоохон өрөө төлөхийн тулд бид хийх ёстой тийм үү? Паул магадгүй энэ сэтгэлээр хэлсэн баг тийм үү? Түүнээс нэг мөнгө төгрөгийн өр яриаггүй шүү. Тэ? Хэрэгцээ хэрэглээний асуудал тэр хэн нэгнээс авсан аваа өгөөний талаар яриаггүй тийм үү? Харин Паул сайн мэдээний дотор гэж байгаа шүү. Тэр сайн мэдээ үнэхээр хүмүүст хүрээсэй гэдэг тийм итгэлийн шаналл Паулд байсан байх гэж бодож байгаа. Өнөөдөр та хэн нэгний төлөө сайн мэдээ тараахыг хүсэж шаналж байна уу? Юу сайн мэдээ, юу яриад та би л хүлээгээд авчил болоо гэсэн тийм бодол санаад хөтлөгдөд явж гинөө. Бид нар он гарахаас өмнө маш олон сайн мэдээний талаар хэн нэгэнд аврал хүргэхийн талаар хэн нэгэнд мэдээ хүргэхийн талаар яриад байгаа тийм үү? Би танд хэлмээр бидний бүх амьдрал, бидний бүхий л амьдралын он жилүүд сайн мэдээний дотор байх хэрэгтэй юм а гэдэг. Энэ сайн мэдээ хүмүүсийг авралд авчирдаг юм а гэж би танд хэлмээр. Амен. Найдваргүйчдэд найдварыг өгдөг юм а. Төрөксдөд үнэхээр замаа олох боломжийг өгдөг юм а. Энэ сайн мэдээ хүмүүсийг өөрчилдөг юм а гэж хэлмээр. Учир нь Христ өөрөө энэ дэлхийд сайн мэдээ болж ирсэн гэдгийг би танд дахин хэлмээр. Тэгээс интернет орчинд хэдэн гоё пост оруулаад түүнийхээ төлөө хэдэн ширхэг лайк, хэдэн ширхэг зүрх, хэдэн ширхэг шеэр авах. Тэр зүйл биш юм а. Харин үнэхээр сайн мэдээний дотор амьдарч байгаа бол би танд хэлмээр. Үнэхээр тэр зүйлийг хийгэр. Бурхны амьд үгээр хийгэрэй гэж хэлмээр. Заримдаа бид хэн нэгний шүүлтэнд орох гэдэг тийм үү? Хэн нэг энэ намайг юу хүчих бол би ингэж хийчихвэл яах бол гэдэг. Тэ айдас тавдах гэдэг. Харин би танд хэлмээр та бол эрхчлөөд. Христ дотор эрхчлөөд нэг. Тийм учраас түүнийхээ төлөө бэлхаарай гэж би танд хэлмээр. Хэрвээ таны утас цэнэггүй бол та юу хийх вэ? Гоё утасны кейс авах гад тэ явах уу? Аль эсвэл бол тэ утсаа цэнэглэхийг хамгийн дөрөнд төсгөө. Тэгээ цахилгаан хэрэгтэй шүү тийм үү? Цэнэг хэрэгтэй шүү тийм үү? Тэр утсыг ашиглахын тулд бидний цэнэг хэрэгтэй шүү дээ. Тэгвэл тэр зүйлийг та хийгээрэй гэж хэлсэн юм. Хүн сайн мэдээ хүргэхийн тулд юу хийх хэрэгтэй? Сайн мэдээг л хүргэх хэрэгтэй шүү тийм үү? Таны ам нэгдэхэд, таны ам ангайхад тэр үг өгөгдөөсэй гэж та залбираар. Сайн мэдээний үгс өгөгдөөсэй гэж залбираар. Тэ. Сайн мэдээг ярихаар болохгүй байна уу? Сайн мэдээг хуваалцах гэхээр болохгүй байна уу? Тэгвэл би танд хэлмээр. Таны зүрхний цохилтоос ч ойр түр нэгэнд тэр нэгэнд мэдэгдээр хэлээр. Мэрэг ухааны гуйгаараа. Түүнийг үйлдэх хүчийг гуйгаараа. Энэ сайн мэдээ юу төрөнд. Тэгэхээр бүх хүнийг аврах хэрэгтэй гэдэг тэр зүйлс та хөтлөгдөөрөө гэж би таныг уриалан ятгамаар. Сайн мэдээний өртөө юм шиг үү.
тараацгаая. Хуваалцгаая. Тийм үү? Тэр хүмүүсийг авралт авчрахын тулд хичээцгээе. Өнөөдөр гаж буруу урсгал маш олноор сайн мэдээ тараахын тулд тийм үү? За Костко орохын бол Яховагийн гэрчүүд гэдэг одоо тийм үү? Ингээд явж байгаа тийм үү? Сайн мэдээ тараах гал. За ингээд явж байгаа бол би танд Библийн хичээл хуваалцъя гэл. Шин тэнгэр газрынхан өнөөдөр маш олноор тийм үү? Та аврагдах хэрэгтэй. Та аврагдахын тулд одоо тэр 144 мянган хүний тоонд орчихоо. Магадгүй та арын хаалгаар урагшлаад дэлхийн одоо авралт төрөх боломжтой ч юм аа. Тийм зүйлсийг өнөөдөр маш их ярьж хийж байна тий. Та Библи сур, Библийн хичээл сур гэдэг. Тэг зөвхөн Библийн нэг хэсгийг л бариад ярьж байгаа. Харин би танд хэлмээр. Тэг Бурхны ойлгуулсан, Бурхныг хуулсан, үнэхээр Бурхныг таньж мэдсэн тэр зүрх сэтгэл доторх сайн мэдээгээ бүгдөө хүмүүст хуваалцдаг байцгаая. Энэ бол Ром тийм үү? Зүрхний сайн мэдээ байх болно гэж. Зөвхт хүн итгэлээр амьдрнаа. Тэгвэл би танд хэлмээр таны хийх ёстой зүйл итгэлээр эхэлнэ гэж хэлмээр. Та итгэлээр амьдралаа. Итгэлээр алхаарай. Энэ итгэл зөвхөн ням гарагтал ажилдаг итгэл бүү байхаасаа гэж би танд хэлмээр. Энэ итгэлтэй хизээ ажилдаг байх уу? Өглөө та босон цагаас л ажиллана гэсэн үг байна. Тийм үү? Энэ итгэл үнэхээр таныг амьсгалж байгаа тэр цаг үед л ажилдаг тэр итгэл байх хэрэгтэй гэсэн үг байна. Тийм үү? Энэ сайн мэдээ танаас гарч л байх хэрэгтэй гэсэн үг байна. Тэгвэл бүгдээр 2026 онд сайн мэдээний дотор шатцгаая. Тэ. Зөвхөн залбирал дээр л одоо тэр хүмүүс аврагдаасаа гэж залбираад ээж болохгүй гэсэн. Энэ үйлсгүй шүү дээ, тийм үү? Аврагдахын тулд бид нар юу хийх хэрэгтэй? Сайн мэдээ тарах хэрэгтэй байхгүй юу? Сайн мэдээг ярихгүй та. Сайн мэдээ, тийм үү? Тэгээ аврал төрөгдөг, итгэл төрөгдөг, найдвар өгдөг, хүмүүсийг бурхан дээр авчирдаг, хүмүүсийг чөлөөлдөг тэр сайн мэдээг бид ярих хэрэгтэй. Тийм үү? Харанхууд гэрлийг өгдөг тэр сайн мэдээг ярих хэрэгтэй гэсэн. Нүгэлт гутгалдсан тэр амьдралаас чөлөөлдөг тэр сайн мэдээг ярих хэрэгтэй гэсэн. Хүмүүст үнэхээр тэр дороотсон байгаа тэр хүмүүст тэг босох хүчийг өгдөг тэр сайн мэдээг бид ярих хэрэгтэй гэсэн. Тийм үү? Уруу татлага дунд үнэхээр тэр хавчлага дунд тийм үү? Биднийг өргөдөх тэр зүйлс донд ч гэсэн та сайн мэдээний хүч дотор амьдраасаа гэж хэлсэн. Өнөөдрийн дэлхийн нийгэм маш хортой гэдгийг бид үнэхээр хинээр ч хэлүүлдэг юм мэдж байгаа тийм үү? Энэ дэлхийн нийгэм үнэхээр хурдтайгаар дандаа тийм амбиц карьер тийм үү? Хин чадвар, чадал, мэрэг ухааны талаар тийм үү? Мэдлэгийн талаар тийм үү? Хин ямар байхыг талаар л зааж байгаа тийм үү? Мөнгөтэй байх талаар зааж байгаа. Би харин танд хэлмээр. Бүх зүйлийг өгөөч. Бүх зүйлийг танд бэлэглэгч. Бүх зүйл талаас хамгийн онцгой тэр зүйлийг амийг өгсөн тэр Христийг та тунхаглаарай гэж байна. Амен. Та чадах уу? Паул ерөөсөө чичээгүй гэдгийг би танд хэлмээр байна. Учир нь сайн мэдээ түүнийг өөрчилсөн, түүнийг чөлөөлсөн, түүнд одоо тий амьдралыг өгсөн гэж би танд хэлмээр. Паулд өгөгдсөн тэр сайн мэдээ танд ч өгөгдсөн гэдгийг хэлмээр байна. Тийм үү? Танд өгөгдсөн үү? Та авсан уу? Авсан бол авсан юм шиг амьдраарай гэж би танд хэлмээр байна. Есүс Христ өнөөдөр танаас тий Бурхан танаас асууж байна, тийм үү? Чи сайн мэдээг хүлээж авсан уу? Чи гэж асуух үед юу гэхгүй та? Хариулах боломжтой юу? Авсан. Чи тэгвэл авсан сайн мэдээг хуваалцаж байна уу гэж. Тамагтгүй та өөрөөсөө асуугаад үзээрэй. Бүгдээрээ хамтдаа хуваалцдаг байцгаая. Чи бол Христийнх. Чи бол Христ дотор эрх чөлөөнд амийг авсан тэр нэг шүү. Тийм учраас бүгдээрээ үнэхээр Христ дотор сайн мэдээнээс ичгүй амьдарцгаая гэж бодод хэлмээр. Ичгүүр гэдэг бол буруу зүйл шүү дээ, тийм үү? Харин сайн мэдээ гэдэг бол юу гэсэн үг вэ? Сайн л мэдээ шүү дээ, тийм үү? Гоё сайн мэдээ. Тийм учраас Паул маш зоригтой орсон. Ичгүй. Энэ бол
итгэгч болгоныг юуны төрөнд юудэ түнчлэн грек хүнийгч аврах бурхны хүч мөн гэж хэлсэн. Зөвдгүн итгэлээр амьдрна гэж бид. Тэгсний адилаар бурхныг хүртээх зөвд байдал нь сайн мэдээний дотор итгэлээс итгэлд илчлэгддэг юм аа гэж хэлж байгаа. Юунаас юунд гин? Итгэлээс итгэлд илчлэгдэх болно гэж хэлсэн. Тийм учраас та бүх хүнийг аварсан энэ сайн мэдээний дотор итгэлээс итгэлд гэрчилж хүмүүст найдварыг өгч хүмүүсийг бурхан руу хөтлөөрэй гэж байна. Паул ичээгүй. Паул үнэхээр бурхны талаарх сайн мэдээг хуваалцахын тулд явсан тийм үү. Тэр зовлон дундч, бэрхшээл дунд, шорон хавчлах, үхлийн дундуур ч гэсэн сүрэн явж. Үнэхээр өөрийг нь өөрчилсөн, өөрийг нь үнэхээр шинчилсэн тэр сайн мэдээний дотор гал гаргасан юм байна. Тийм үү? Тэгэл би таныг хэлмээр таны рол модель. Үнэхээр та Паул шиг итгэлээр алхаараа гэж би танд хэлмээр. Паул шиг үйл дээрээ. Паул шиг сайн мэдээг хуваалцаарай гэж хэлмээр. Тэгээ би нэрүүг нэг харахгүй. Гунигтай харагдаж байна уу? Баяртай харагдаж байна уу? Тэ? Сайн мэдээний дотор шатгаар зүрх сэтгэлөө сууж байна уу? Аль эсвэл үгүйгээ сууж байна уу? Бодоод үзээрэй. Бүгдээрээ хамтдаа сайн мэдээнээс ичилгүйгээр тунхаглогчд байцгаая. Паул Ромотыханд үнэхээр тэдний зүрх сэтгэлийг хорцлохын тулд хэлсэн зүйл нь үнэхээр сайн мэдээ бол үнэхээр хүмүүсийг өөрчлөх юм а гэдэг зүйл хэлсэн. Тэр сайн мэдээ бол Христ юм а гэдгийг хэлсэн. Тийм учраас бүгдээрээ Христ дотор урагшилцгаая. Түүний сайн мэдээний дотор хасцгаая. 2026 онд үнэхээр таны амьдралыг өөрчилсөн сайн мэдээ үнэхээр бусдад хүрч тэр галыг өрдөх болтугай гэж танд хэлмээр. Өнөөдөр бид нэр энэ газар жил эхлэх тусмал, жил ирэх тусмал нэг хүнийг дагалдуулъя. Нэг хүн одоо тгий гэдэг тийм үү? Би танд хэлмээр. Танд зүгээр энэ амьдралынхаа туршид өчнөө олон хүнд сайн мэдээ тарах боломж байгаа шүү гэдэг хэлмээр. Та оройтойгоо дээр, та үнэхээр хуваалцмаар байгаа дээр хуваалцаарай гэж хэлмээр. Та сайн мэдээнс битгий ичээрэй. Таныг өөрчилсөн сайн мэдээ ичгүүрийн сайн мэдээ биш шүү. Харин таныг өөрчилсөн сайн мэдээ бол аврал ба амийн сайн мэдээ баг. Тийм учраас бүгдээрээ Паул шиг зоригтойгоор итгэлээ хуваалцагчд байцгаая. Паул шиг зоригтойгоор тэр хүмүүсийн төлөө залбирагчд байцгаая. Паул шиг зоригтойгоор үнэхээр түүний боол гэж хэлхээсээ ч ичхгүй байцгаая. Би Христийн боол, би Христийн тийм үү? Дагалдагч, би Христийн үнэхээр тэр сайн мэдээний дотор амьдарч байгаа тэрнийг ингэж бүгдээр зоригтойгоор хуваалцдаг байцгаая. Христийн дагалдагч даваана байна уу? Христийн дагалдагч давааж Христийн боол болж чадах уу? Чаднаа гэсэн тийм итгэлээр бүгдээр амьдарцгаая. Ямар нэгэн бардамнал, ямар нэгэн ихэрхэл, ямар нэгэн одоо тийм хувь хичээсэн байдалгүйгээр бүгдээр Христийн сайн мэдээний дотор амьдарцгаая гэж таныг ятгамаар байна. Христ тантай хамт. Бүгдээр хамтдаа залбирах уу? 2026 онд үнэхээр би сайн мэдээнээс ичихгүй гэдэг тэр итгэл дотор асахын төлөө бүгд хамтдаа залбирцгаая. 2026 онд би үнэхээр сайн мэдээний тэр гал дотор дүрлцэх болно гэдэг. Христ дотор би үнэхээр итгэлийн аханд үстэйгээ чуулгантайгаа бид хамтдаа энэ зүйлийг хийх болно гэдэг тэр итгэл дотор бүгдээ хамтдаа бие биенийхээ төлөө залбирая. Хажууд байгаа ах дүүсийнхээ төлөө, найз нөхдийнхээ төлөө, тийм үү? Аав ээжийнхээ төлөө бүгдээ хамтдаа залбирая. Өнөөдөр энд уюуд хамтдаа сууж байгаа шүү. Тийм учраас уюуд та нар хамтдаа эзний сайн мэдээний дотор асаасаа гэж хүсмээр. Халелуя. Халелуя Есүс. Энэ газар байгаа бидний үнэхээр амьдралд танаас ирсэн тэр сайн мэдээний хүч, танаас өгөгдсөн үнэхээр тэр аврал, найдвар, баяр хөөр эзэм улам илүү асах болтугай. Есүс Христ бидэнд өгөгдсөн таны сайн мэдээ ба аврал эзэн энэ газар байгаа бидний амьдралаас гэрчлэгдэх болтугай юм гэж.
таны боол болсон Паул даруугаар эзэн минь үнэхээр таныг ярихдаа, таны тухай гэрчлэхдээ, таны тухай хуваалцахдаа үнэхээр эзэн сайн мэдээний гал дотор асаж байсан шиг бид асгад татслаач хэмээн гуйж байна. Эзэн минь энэ газар байгаа бүхий л залуусд минь та итгэлийн онцгой чадваруудыг та дүргээрэй. Эзэн минь сайн мэдээний галыг та дүргээрэй. Эзэн минь үнэхээр 2026 онд үнэхээр эзэн минь таны дотор болсон, хуваалцсан, таны дотор ярьсан, таны дотор бие биенийхээ төлөө эзэн үнэхээр тэр найдваргүй газар байгаа ах дүүсийнхаа төлөө эзэн минь үнэхээр Солонгос улсад байгаа мянган монголчуудын төлөө залбирах тэр залбирлуудыг энэ газараас бид өргөж бас очиход таацлаач юм гооч. Эзэн минь таны хийсэн ажлуудаас бид ичггүйгээр урагшлахад таацлаач. Та биднийг сайн мэдээний гал дотор эзэн минь улам илүү дөрлөцүүлээч хэмээн гуйж байна. Бид Паул мэтэр итгэлээ өчгтөө үнэхээр би сайн мэдээнээс ичхгүй гэдэг ийм итгэлийг та бидэнд дүүргэж хэмээн гуйж байна. (2026) эзэн минь миний амнаас сайн мэдээ явсан газар бүрт минь тунхаглагдсан он жил байх болтугай. 2026 онд миний амнаас үнэхээр сайн мэдээний гал дүрлцэж байгаа тэр он жил байх болтугай. Бид ам ангаах үед үг өгөгдөж, бид ярих үед үнэхээр сайн мэдээ илчлэгдэн яригдсан он жил байлгаарай хэмээн гуйж байна. Энэ жил би таны сайн мэдээнд үнэхээр олон хүмүүсийг авчирсан он жил байх болтугай. Та биднийг үнэхээр энэ зүйл дотор хурцлаач хэмээн гуйж байна. Есүс та бидний зүрхний хүсэлтээр ажиллаарай хэмээн гуйж байна. Ариун сүнс та бидний зүрхний хүсэлтээр яриарай хэмээн гуйж байна. Бурхан минь та бидний зүрхний хүсэлтээр галыг өртөөрэй хэмээн гуйж байна. Таны гайхамшигтай нэр алдарч болтугай. Бид өөрсдөө хэн гэдгээ мэдэж бид таны дотор хэн болсноо ойлгож бид таны дотор хинтэй хамт алхаж байгаагаа мэдэж урагшлахад та биднийг 2026 онд хөтлөөч дагуулаач хэмээн гуйж байна. Есүс Христ таны нэрээр бид хамтдаа нэгэн дуугаар